Дэндүү үзэсгэлэнтэй сэтгэлтэй, аимшигэн царай. Та нар магадгүй энэ анимыг нь үзсэн. Эсвэл товчлуудыг нь хаа нэгтээс үзсэн л ах. Та нарт магадгүй манган дээрээ аним дээр гардаг үйл явдлууд нь юу болд юм бол эсвэл цаашаа ямархуу өрнөлүүд болдог талаар нь мэдмээр л байсан байлгүй. Өдөөнөөс дөнгөж ирсэн хар буруу санаагүй эгэлжирийн хөгшөнд залуу хүү туслах уу гэж хэлэхэд нь мэдээж л хот хүрээнд таньж мэдэх хөнгөө байхад нь гар сунгах нэгэн гарч ирэхэд нь баярлан шүү дээ. Гэхдээ тэр хүн бол яавч туслахар царай биш. Цусгүйгэмэр цав цагаан царай, хар тамхиг хэтрүүлэн хэрэгснүүгийн мөрнүүд бас тэр зөөхнийх нь хар. Хөмсөж хүүхрний гөлөтлөө үсэл агчсан. Энэ бол яавч сайн хүн биш. Энэ бол манай гол төр түүнийг харсан хүмүүс бүгдээрээ л муу хүн гэж бодож туслах гэж байгаа сайхан сэтгэлийг нь зээл гаргаж хурах гэж байгаа хоёр нүхтэн гэж эндүрдэг. Гэхдээ тэр дэндүү цагаан цаас шиг сайхан сэтгэлтэй хүмүүсийг яагаад ингэж байгааг нэг тоодгүй. Хичээлийн шинжил эхлэж захирлын өрөөнд Китанос Ричо гэх шинээр шилжиж ирж байгаа үнэхээр гайхалтай намтартай ясвартгаантай хүүхдийн талаар ярилцсангаа яагаад зураг байхгүй байгаа юм бол гэж гайхаж явахтны гаднаас танхаа хулгайн юм баймааргүй бараг л төрөлхий алуурчин гэмээр хөрөөрөнд нь ороод ирэхэд чи хин бэ энд юу болоод юу удаж ирсэн юм чи гэд лайх урлагын дундуур нь эхлэхэд сайн байна уу би өөрийгөө танилцуулах гэж ирсэн юм аа намайг Китано гэдэг өнөөдрөөс шинжээс сурахаар шилжиж ирсэн юм аа гэхэд би удлаа яриад чи түүнийг алчихсан юм уу чи яавч Китано биш Китано бол сайн хүүхэд миний олон жилийн туршлагаар бол чи бол яавч сайн хүн биш бүр яагаач биш гэд л орилж байсан ч үнэмлэхээ үзүүлээд яа харахгүй хүлэн зөвшөөрөгдөн ангируу дагуулan явдаг захирал бол хүлэн зөвшөөрөөр царай болов шилээ яалтчгүй л баталгаа байсан болохоор өчир өртөйтгүүлсэн энэ багш нэгтэй хөөрхөн уучлаарай царай гарч ихлээ шууд өгөнчихлээ гээ захирал багшийнхаа өмнөөс уучлалт гуйсаж чаа манай хүн ч уураад хүмүүс дандаа л мухаар стим би хичээнэ гэж үлхийг нь хараад түүний сайн хүн гэдгийг нь гадарлагч тэр аимшигтай царайнаас нодоож ягаастай ангид орж ирээд бүгдэд танилцуулахад нь хүүхдүүд ямар царай гаргах нь ойлгомжтой шүү дээ. Китаноч өөрийгөө зүгээр ойлгуулж гай хэрэндээ хичээн. Сонио намайг Китаноос ичроо гэдэг. Би жоохон бүрэг ичимхий. Гэхдээ найрцаг хүн шүү. Тусалт дэмжээрэй. Гээд лайлчд хараа хэлсэн ч хоолойных нь өнгөн нэг л өнгөөр бас дээрэс нь тэр цоолох мэднүүднээс нь болоод ангийнх нь хүүхдүүд дотроо л бүгдлээдстэй. Хэлсэн үг бүрээс нь энэ занл хэллүү. Китано шин сургууль дээр бүхний шинээр эхлэж жигнэсээ найзтай болно гэж найдаж байсан ч түүний найдлагын талаар болсон гэдг нь ангийнх нь хүүхдүүдийн гаргаж буйлдээс л хэлт. Багш нь хүртэл орж ирээд за тэгэхээр хичээлээ хэдүүлээ эхлэхдээ шинэ сурагчаасаа эхэлнэ. Гээл түүнийг хайгаад эргэн тойрны харж байгаад олж харчаад золтоол зүрхээр өвчтгөө. Гэтэл багшийн хойны алтай чадлаараа л найрсаг байхыг хичээж Китано хүн хаанаас ирсэн бэ? Тэ гээл худлаа нээсэ чаа ангийнх нь за энэ багш жижи. Гээл бодохтон зэрэгцэн манай хүн тэр бодлыг нь баталж байна уу гэлтэл багшаа гээл нэгтэн. Дотроо хөтлөө хайжсэн багш нь тэсрэн бараг л өмдөндөө засаагаад уушлахуугаал мөргөө тундаг. Уг нь Китано зүгээр л альж чадхаараа илтгийг нэх гэж хичээсэн. Гэтийн яг илдэг инээлт мөн үү? Сургуулийн атманд хоёр сугны өснө нэгдүгээр курсээс шилжиж ирснийг бацаан байна. Тэр бүр шилжиж ирсэн өдрөөсөө сургуулийн ярианаас идэв болчлоо шүү. Хинч түүнийг ялахгүй гэдэгт нь бат итгэлтэй багшааг билээ. Энэ янзаараа байгаад байх юм бол мүдгэн таныг хүүхдүүд суух гэж дуудах нь шүү. Гэж шүрвцээр агаад эгээ өгнөд өгөөд даварцсан бацааныг байранд тавил та. Гэдэл сүртээгч нь манай хүний анги руу ороод хөөш мө бацаанууд өнөөдөр тэр шилжиж ирсэн байж чаана. Гээл жинхэнэ утгаараа өвчгөнж өгдөг. Айнс дээр нэг жижигхэн тайлбар авчээ. Сургууль дээр өөрсдөө хамгаалагч гэдэг нэрийн доор атман хийдэг хэсэг бүлэг хүмүүс үгүй. Тэд нар нэнхэд байхгүй юу? Хүүхдүүд бүгдөө л хамгаалагч нараас айгаад хаана гойг заагаал өгсөж чаа. Царайг нь хараал нөгөө амир атмаачаа. Бараг л тусах төгтөг. Китано бол дотроо ямар амир юм бэ? Энэ юу хүмүүс юм болоо? Яах стан болоо? Гэд бүр хямарсан сууж байхад нөө сүртөө орилж чарлаадсан нөхөрчөө. Нүдэн дээр ангийнх нь хүүхдийг ч юм их цантаа бацаа. Дөнгөж ирчээд мэдлсэнгүү. Гэтэл чирээд авч харахад нөгөө сугны өстүүд нь энэ шиштэй гүрөөдөөсаа гэсэж би мэдэж гин гэж аваа гардаг. Манай хүнч хоёр хүүхэдний өдөр шилжиж ирсэн юм биш үү? Тийм болохоор л манай ангийнхан туггүйсэн юм байна. Бодгоо надтай найзлах хүн гарч ирэх байхаа гэдэл нээх хөрхөн. Харин ангийнхныхны хувьд бол хамгаалагч нар нь хүртэл түнлийг эцэлж чарч чадахгүй. Бүр өхөл өнөртөж байгааг нь харсан болохоор түүнээ сайхан айдсан гайхашгүй болж бигцсээр гадаа нь хөрхий төлөөс усан хүүг зодчихсан. Яг би шийдгийг нь мэдж байна л да. Гэтэ та нар сая тэр новшинуудыг хараагүй юу? Тэр явч ангийн хүн биш. Тэр бол алхын төлөө дөрсөн хүн ч гэж магадгүй. Бүрч долоон дээр нь харт амгчин галзуу новч гэж мэтгэл юм байна. Сургуулинд тарчаад байхад ангийнх нь хүүхдүүд нь төрүүлээ тарчих юм бол алуулж мэднэ гэл ангаараа тараагүй хүлээж байгаа. Түүний гарах үед нь ангаараа тавьширч яа бараг л өөх гэж ирнэ гэж бодлоо. Гэдэл ярьж явахна гадаа нь сонсч байсан манай хүн чаа би хүн тэгж хичээж чадахгүй нэгтэй юм аа. Гэдэл гараа сайхан ууж амьсгаа аваад за яг дараа болох хэлгөө. Энд нэг л сурдаг болсон юм чинь сургуулаа жоохон цэвэрлэнэ. Гэдэл цэвэрлж яваад нэг уурсан мод хараад өө энэ модыг холдуулж оронд нүүр мод суулгаж болох юм байна. Өө тэнцэж гисэн нэг хог байна. Гэдэл очоод авах гэсэн чаа. Нүүхэд атмануудыг сууж байгааг хараад өө үгүй зогтохгүй л болохгүй. Гэл ирэх гэж явахдаа хөлөндөө орооцолдоод модныхоо жингээрээ урагшаага зогсож чадахгүй гүйж байхдаа уг нь холдооч л гээд байгаа. Даа ч амар муухай шараад байсан болохоор хинч ойлгохгүй. Тагд магадгүй анимыг үзсэн бол бараг л ойлгож байгаа.
Ингэж өрлөөд амар царайтай нөхөр дараад ирэхээр чаа ямар ч бүх зэрэгтэй аавын хүмүүндээ сайхан ойлгомжтой штэ. Амар шөөгөж намайг буалаач гэдэл өөрийн атманы цолыг түнд гуйсаар гаад өгдөг. Ингэж сургуулийн шүдний өвчин болоод байсан хамгаалагч нартай атманы бүлийг тарж Китоногийн ардсан дор хөдөлдөг болсон. Гэхдээ энэ явдал нь ангид нь хамгаалагчийн бүлийг эрсүүд рүү бүгдийг дарчихсан аимшигтай мангас өгч начаа. Гэдэл бүр холдууш найзтай болох нь бүр хэцүүцээр Шинэ харанхууд анивч хотод гайхалтай өдрүүдийг бэлгэсэнд баярлаа гэд хар бүжүү одон дүүрийн бяцхан хүсэл болох ангидаа ганцхан жуултгаанайстай болгосон гэж шивнэн. Хэдийгээр тэр ангитай найз хүч гэлээ өглөө болго ухтаж авдаг сайхан сэтгэлтэй ах нартай. Нөгөөдрийнх нь хувьд бол сэтгэл санааг нь унгаачих юм бол алуулна гэж бодож байгаа болохоор л хичээж байгаа мүү. Шилжиж ирээ дэлхийдийн 7 онсон ч гэсэн ангид нээх их өөрчлөгдөөгүй. Гэхдээ яг хөө Мерсер тэрийг мөнхөн гэлээдэг. Яг үнд нэг ч удаа хоцорч хичээл тасч байгаагүй сте. Үнэндээ хүмүүсээ ч гэсэн муухай харьцаж байгаагүй штэ. Та нар харсан биз дээ. Гэхдээ ангийнх нь ихэнх хүүхдүүд нь л үгүйсгэж байхад нь нэг охин та нар ч харин ямар аимшигтай юм бэ? Ганц ч удаа уралж байгааг нь хараагүй хүнийгээ гадуурхаад өнөөдөр би түүнтэй ярилцгаулна. Гэтэл халгаан голгоод тэр бодлоо мартсан юм даа хөрхөө. Тэдний сургуультанд дөгөж орсон өдрөөл багшаагаа зодоод 7 хоног 20 байж байгаад ирсэн Такахиса гэж Женки хулгайгаар хууч атмануудын гурвуулангийн нэг дор зодчоод за одоо би аль биесээр хамгаалагч үстэй. Гэхдээ азгүй юмтай. Би энэ сургуулийн номер 1 биш байгаа болцсон штэ. Китоно гэдэг хүн байгаа. Чич болсон дээр дээ. Чиний төлөөл хэлж байгаа шүү. Чи тэр хүний хажуудад хөл орж байгаа хөвгчл суух байх болно шүү. Гээл хэлэгцэн шаарлахад одоох нэр банд чи олол ухчихэл та. Багасаа л хиндэж ялагдаж үзээгүй. Очсон газар болгонд атма гэж байсан хүн чаа. Жинхэнэ зөөхөөтэй байгаа штэ. Такахиса яж хат нь Китоногийн ангиж таарж Китоног байхгүй үед нь мань нөхөр орж ирэнгүүтээ цонхон тал яарын судал дээр хэнэг ч үгүй суучдаг. Бүгд л өрөөс найгаад ойртож чадахгүй сандралтай байгааг нараад арчаагүй юмнууд. Гэдэл удаж явахт нь зүгээр нэг ангийнхан жуулгаар ирсэн ээ. Аюу наа чи хөшүүн чиний судал биш шүү дээ. Чи боссон дээр баха. Гэхдээ уурн хүрэл боогод авсычаа. Тайвшир чи мэдээг бололтой. Наа чи манай сургуулийн шинэ хамгаалагч Китоног хүний судал. Ангийнхан нь хүртэл. Йоо чи ямар юм ойлгодгүй юм бэ? Чиний сайн сайхны төлөө хэлээд штэ. Гэлбэр басч өгдөг. Хүмүүсийг өөрөөс нь айх харцаар биш өрөвдөж байгаа харцаар харж байгаад нуур хүж байсан ч цацаа сайн л үз хайх шаардлага болчлоо. Гээс өртөөс сууж явахт нь яг л сүнс мэд. Ямар ч чимээ гараагүй байхад хажууд нь хэнийг өндөгөл харсагч нь жиг алуурчин зогсож байгаа кара шок. Харин Китоногийн хувьд бол энэ миний судал байгаамаа чи босчихоо гэж ажтайхан хэлэх гээд яаж хэлэх учраа болохгүй сандраа зогсож байгаа. Бүр ямар ч үг хэлэхгүй сонио амьсгаа гаргаад ширтээд л байгаа жигнэсээ алчи гэж байгаа юм шиг дарамттай байсан тул нэг ч удаа зодоноос цогтж үзээгүй хүн ч гараал явчихдаг. Энэ үйл явдал сургуулаар төмөр мэт тарах нь мэдээж Курадош өөрийгөө гайхаж байгаа нөхөр төр очсноо. Үгээр үдэж байснаа. Чи түүнлүү ирээ зэргүүгээр ширтээдсэн гэлөө. Харин би ширтээчгүй байхад тэр намайг алах гэж байсан шүү. Тэгэхээр одоо чи ч өгсөө. Тэ зөөр л уучраал гэл орхио явдаг. Китонош түүнээс уушлах үсмэр байх юм. Түүнээс гомдож л ухааны бодол хайж явж байхдаа хоорондоо мөргөлдөждөг. Тэгэл өө чааг олчлоо. Гэдэл хэлэхэд нэрнгээс алах гэж байна гэж ойлгоод бүр шоконд ороод өөрийгөө хамгаалах гал утга гаргаад ирдэг. Үнийг харсан манай хүн чаа. Хөөх би ч үнийг инглих гомдоосон гэж юу. Яагаад амиа орлохоор шийднэ. Гээл нэг мухагаар өрлөөд арихт нь нүргэн зүсчихдэг. Китонод бол зүсүүлэх бол нэг сонирн биш. Багцууд хүний аймыг аврахын тулд тутагнаас нь салах нь чухал байсан болохоор сандарж байгааг нь далимдуулаад тутаг руу нэг үсрээл ханд зоож чаддаг. Тэгснэ аимшигтай тусанд будагдсан нүрээрээ дээрээс нь ширтснэ. Амьдрал бол үнэтэй зүйл. Өөх гэж бүү яар гэж хэлэх нь үнэхээр л түүнийг дийлэх ямар ч боломжгүй. Тэр бол өөр төвчний хүн байна. Гэдэл шууд урд нь сөхрөөд уучлал хүсэн түүний дагуулна болдог. Тэр өөрийгөө л дагуул гэж бодож байгаа болохоос биш. Китоногийн хувьд бол анхных нь найз нь болсон юм. Ингэжл түүний одноос хүссэн хүсэл нь биелсэн. Хакунгээ дүр сургуулийн хитүү хэлгээнүүд атусны буудал дээр Хикугийн шинэ мангас сурагчийн талаар ярин тэр зүгээр л яриад ивсэн 100 яриа баха. Нэг тийм сүртэй болох гэсэн яриануд байдаг да. Яг л тийм байх. Энтригэл яриа сууж байхад нь ягаад ч буудал дээр маш их хүн байхад уртлынхын нэг нэний ганцхан хүн сууж байгаа суудал дээр хинт суухгүй. Бүр ил түлхэнүүд байгаа газар л нэг жуултраагаар ирснэ. Юу жоохон шахчихж төхөө би суучи гэж байгаагаас нь урталт нь нэг л эвгүй нөхөр сууж байгааг нь мэдээд очиод харсагчаа. Яг л олонний чихнээ сонссон хөмсөггүй, цонхисэн царайтай, хүнхөрнүүдгээд яг л мангас. Үгүй бүр алуурчин юм шиг нөхөр. Хараад л мантаж байхдаа гурлаа гэдгээрээ томрох гэж оролцсон ч автобус ирээд явах гэж байсан болохоор шууд босоод ирсэн чи бараг л өмдөндөө ч цагаалдаад цуцчихдаг. Захирал өгш юм гайхалтай сургуулийн гайхалтай өдрүүдийг нь алж байгаа ганц л хүн байгаа штэ. За тэр ч яах вэ? Нөгөө зүгтсэн гурвчин жинхэнэ том матмаасаа хайгаад зүгтсэн гэдэг нь баригдах юм бол алуулна гэсэндээ мод чулуугаар зэвсгэлээд байж хахад нь Китоно юу ч үнцэн байхгүй ангиасаа ангийнхныгаа тухгүй ойлгохгүй гэсэн тэл гарч байдаг. Харин энэ үеэр нөгөө гурвчаа Такахисата таарчаад өөй сугаа. Танаа сургуулийн нэг мангас шин нөхөр өдөг хаана тэр гэл асуухт нь үгийн зүрүүг шууд л нэг зохиол унгачдаг. Нөгөө чинь таньсан бололтой. Тун сургуулийн Такахиса байна гэл нилээн л судаа атман байсан юм шиг байлээ. Гэтэ нэг нөхөр нараас нь дурбагаар зохиол унгачдаг л да. Энийг холоос харж байсан ууч атманууд нь яна бид түүнийг зүгээр хараа зогсож байсныг Китоноосаа мэдэх юм бол уурландаа гэж байж ахт нь. Манай хүн ч дахиад амиа орлох гэж байгаад унчгаж гэж бодоод муухай орлол ирж байгааг нь хараад хэдийгээр барахгүй гэж бодож байсан ч гэсэн Китонод далуулгаас дээр гэж бодоод нөгөө хэд нөхдүүд иш очоод учир зүггүй нүдж эхэлдэг. Энэ тулаанд маргааш нь хаасайг зургаал тарж хүн болгоны л ярианы сэдв болж байхад нөгөө амиа орлох гэж байсан Такахисанд Китоно ч амьдралын сайн сайхны чин сэтгэлээс тайлбарж өгч байдаг.
Энэ 50 тухайн хотынхоо жижигхэн дүүрэг учраас ганцхан цагдаагийн байртай. Тэдний шинхэн галц өгн бадарсан офицерууд нэг явуулаад байж ахт нь энэ төрөвчөө газраас оллоо гэж жинхэнэ хүүтэнс таалуурчаа. Тэдний зөрөөд ирсэн байгааг хараад шууд л бууга гаргаж ирээд бодоход зутаагаал яваад өгдөг. Китоноч гайхаад за өөрөөл хөрөж өгөхөөсдөө гэдэг нөгөө төрөж харан зогсдог. Нөгөө зодуулсан гурван нөхдөч сургуулийнхаа жинхэнэ том гард зодуулаад юу басан талаараа бүгднийг нэрүүлээ байж ахт нь нэг согныхын нүцэн хажуу талаас нь нэмээд тэрийн хавьдал дийлдэш шүү. Чамаг хүртэл нухна гэдээ яриадсэн билээ штэ. Гэж сумсаар агаад бүхэл хүчээ басахаар болдог. Китоно ахгүй ахлуу сургууль дээр ирсэн. Дөрөвчнийхэн эзнийг хайж аваад нэг хүн харагдахаар нь сүрхий гүжиж жолоочлаарай. Юм асуухс юм аа гэж айхалж өглөөл асуухт нь нөгөө согны өснө байж тарж. Цариг нь хараад шоконд ороо байж ирсэж чаа. Юу чи кочижима гэд таних уу гэдэл асуухаар нь. Юу чи юм уу би идэх номер 20 за юу чи нэхлээд надтай уулзсан. Чи бэж гэдэл ярьж мураад хэлж байгааг нь хараад намайг хүргэж өгөх гэж байгаа юм байна. Гэдэл урдаас нь хаал залгахт нь нөгөөх нь энэ удаа зодтолдох гэж ирж ямар ч өрөлт авахгүй. Эсвэл тийм өртөд ихтэй байгаа юм бах та. Гэдэл арагшаага өсрөө зогтож байхад нь манай хүн чаа. Энэ ямар сонио алхдаг хүн бэ? Гэт бодсон байж явахт нь шууд л цохиод авдаг. Гэтэ энэ л үедээ буруу зүйл хийсэн гэдэг ойлгож чирж явахт нь манай хүн дотроо бол тийм дээ. Би одоо хэм болчоод бусдын гадаад үзмжээр нь алхаж гიშгэхээр нь дарамжлаад байгаа. Би үнэхээр л адгийн хүн юм байна. Тиймээ би цохиолох зүйл хийсэн. Гэж бодож явахт нь нөгөөх нь айсан доошоо өсөрж агаад унахта толгоогоор эвгүй боржоор дараад унахт нь манай хүн чинь зүгээр байгаагээ туслахж агаад нилээл эвгүй байдалтай нөгөө атаманд нь харагдчихдаг. Китоно зүгээр л Кожима дөрөвчийг нь хөргөж өгөх гээд хаква ахлуу сургууль дээр ирсэн боловч байдал нилээл буруугаар ирчих шиг боллоо. Кожимач амар сүртэйгээр хэд үгнүүдийг хэлсэн боловч нөгөөх нь сонсохгүй. Тэр унахта толгоогоо нилээл эвгүй зөгцсөн. Гээл нөгөө төгрөгөө туслах гэж явахт нь Кожимач мо бандчин гэл уурлаар зүтгэх гэсэн чаа. Багш нь гарч ирээд "Хөөе чи, миний нүдэн дахиад зодоо хийгээ харагдах юм бол би чаа хөөр гэж хэлээ өстэй." Гээл явуулахад нөгөө чи манай хүний хажуугаар явахдаа өөрийнхөө нэрийг хэлээд "Би тийм арт энэ үнийхээ шангачийг хүртгэл болно." Гээл хэлэхэд манай хүн чаа "Хүч төрөчний эзэн байна" гэж араас нь гүөх гэсэн ч нөгөө багш чаа "А ч юм уу дүрсгөмөнд ханаа цагаараад ирсэн" гэл амар татахт манай хүн эргээл харахад настай хүн бараг харавчихсан уу яасан. Китоноч төрүүчийг энэ багшд нөхчий гэж бодоод гараа өрлөгөө явуулахад нь утга гаргаж ирэх чинь гээд гарахаас өмнө зөксөхгүй бол тэр намайг жигнэсээ утгалж мэднэ гээл айсанж том хүн болохоор надаас айж мэднэ гэж 94% үг хэлсэн гэдгийг ч багшаа айн гээл муухай ойрлол гаргасаа чаа юу нөгөө би чинь том хүн гээл өөрийгөө зоригшуулаад байсан хүн чаа өмнөд дэшээс алдаад авраарай гэл гүгөө явцдаг. Өнөөдрийн болсон үйл явдлын хаваараа Китоно ганцаархан аккаунт руу очингууд номер 2-ыг нь болгоод өчгсөн билээ ташин дээр нь гэдэг зуураа төмөр шиг тарах нь мэдээж нөгөө хуучин атманууд нь бидний хөмөрчөж зодсон байна гэхэд нь Такихээс анж үгүй дээ та нар эндүрээд байна. Би чи сургуулийн номер 2. Тиймээс намайг ийм байдалд оруулсан болохоор тэдний зөвхөн номер 2-ыг нь л очиж онилсан байна. Ойлгож байна уу та нар? Гэдэл ярилцаа зогсож байхад нь Акуны босс ирээд та нартай ярилцах сонирхолтой. Аливаа тэр нөгөөдгөө дууд гээл хэлэхэд манай хүн юу гэж тийм амархан бууж өгдөө. Зодон зохион дуртай юм хойно. Толгойнхоо болтыг яриангаа сатаруулж агаад шууд нүрлүүн шидэнгүүтээ зохих гэсэн чаа. Маш урт рефлексээр болтчихдаг. Хэдүүд дууд огсруулаад зохих гэж оролцсон ч гэсэн ерөөсөө дондгоо. Яг л хүүхдэд тоглож байгаа юм шиг хэд болцснаа нэг зохиол унгашдаг. Акуны босс болох энэ хүн бол хуучин мэрэгжлийн боксч юм байсан хүн. Танхаа балмад явдалтай байсан болохоор карьер нь ч яваагүй. Тиймдээ ч унсан нэг өршөөлгүйгээр дэвсэж байдаг. Курадог дуудаад тэр нэг дараатаа хэлээрээ заяо. Маргааш өглөө хичээлээс өмнө зүүшээ паркт ир. Хитэн хүнтэй ирэх чинь надад хамаагүй гэж хэлжэл яваад өгдөг. Шинэхэн өглөө ирлээ. Баяртай ээжээ гэж жаргалтайгаар итгэн хичээлдээ очие гэд байгалийн сайхны мэдрээ талхаж явахт нь нөгөө гурван бүтлгүүнтэй таарад Кожима таныг сүшээ парк дээр иргэсэн. Гэтэ очиж димээ байхаа гэдэл сануулсанж өө нэрээ тийртгэн дээр нь дөрүүчийн өгчээ гэж бодсноо. Өө хэлсэндээ баярлаа гэж явахт нь та нар ойлгож байна уу махан толгонууд минь тэр бидний төлөө хэдэн хүн байгаа тодорхойгүй ялагдаж ч магадгүй гэдгээ мэдсээр зодтолтоор явчлаа. Тэр үнэхээр л бидний төлөө гэсэн үг юм байна. Гээл хамт явахаар болохт нь замд нь дахиагисаа таарч зүгтаа явцгаадаг. Мангар болоо ломод чулуу турбаа эднэр зэвсэглээл хүлээж авахт нь 5 хүн ирж байгааг харсан нөгөөд чаа. Эдгээр гайхаа шоолж байсан ч гэсэн царайнуудыг нь хараал ээж эхэлдэг. Китоно бол дотроо ганцхан дөрвч авахчиж яасан олуулаа зүглаа вэ гэж бодож отон Такихээс хажууд нь ирснэ. Уучлаарай юм гоожгаад би тэр халагч нь барахгүй юм билээ. Түүнийг тантай атгалаа. Харин бусдыг нь бол би аргалж шатнаа. Гэтэл шууд дайрснаа очиж зодоомыг эхлүүлчихдэг. Гинтхэн ширүүхэн зодоо учир зүггүй болоод эхлэхэд манай хүү юу ч ойлгохгүй харж гайхаж отныг хөрөөд агарч ирснэ. Илсэн баха өмнөх удаагийнхаа өшөөг авнаа гэж. Гээл хүрээд ирэхэд нөө төрөвчийн нөхчээ. Гээл цөнхөө бодлого үйд нь шууд цохиод авдаг. Дэлбэр боцог тоолонд нь зохиол учир зүггүй нүдэл. Манай хүн дотроо л түрүүчийг мартсан байх юм аа. Ингэж урьдчилан чарахгүй л дээ. Гэж бодож байхад нь харин бол манай хэд нөгөө хэдий чинь гөвшөж байдаг. Нөгөө номер 2 дээр манай хүн тулж байхад нь барахгүй үедээ ойлгосон нөхөр чинь хутаг гаргаж ирэхэд нь чийл өөрөө хэлсэн шүү. Гэл манай хутаг гаргаад ирдэг. Харин энэ үзэгдлийг харсан цогулж унж байгаа Куродоча ёо дахиад лам орлох гэж байна гэж удаа сандран босоход нь нүүрэнд нь тодоос тодвол анзаараас харагддаг. За тэгэхээр энд юу болоод байгаа вэ гэхээр Такихээсаа зүсүүлсэн сөрвөн энгийн үед бараг харагддгүй ч гэлээ. Хитийг цочирдох үед нь тодордог юм гэсэн. Гэтэл сүртэй байгаас дээ яг л нэг тийм шоронгийн луугар шиг. Мухаа орлол Такихээсаа л үг өгсөн чи шууд л чулуун цохилт. Гэсэн ч манай хүн хөл дээрээ тогтоод түүнийг л аврах хэрэгтэй гэд биеийнхээ инерсээр хамаг хүчээрээ зогсож чаа. Нөгөө том биетэй хүн чинь нэлээ хоошид тэглээд унаад өгдөг.
Үүнийг харсан бүгд зодооно зогсон ухаалцсан боссойгоо хараад ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөд манай хүчин баярлал Китоног тэрсэж чаа. Цэжинд нэг юм дарагдаад саяны хүртэл гээчглээ гэж удаад гимшээд зодуулаад байсан. Нөөдрүүч нь байж байгааг хараад баярлаад дээр нь тавьснаа. Дараагийн удаа уулзахдаа нөхөн төлбөрийг нэрэлцээ. Гээд хэлэхэд нөгөө нөхдүүд нь "Миний ямар гарвэ? Ингэж зодчод ханаагүй байгаа юм бах та. Дараа нь ч гэсэн зодно гэдээ айлгаад байгаа юм шүү" гэж байдаг. Мэдээж энэ зодооно нь 5 хүн хакуны бүхэл бүтэн армийг зодчихсон гэдэг сүртэй цуу яриад хардаг. Өглөө болох аимшигтай арцаас үсээд дардагч. Энэ удаа өснийх нь гэл нь бараг дуусчихсан. Үлдсэн жахнаар нь арай гэж аргалаад гараад дэвж явахт нь үнэхээр л аимшигтай. Энгийн байхдаа ч аимшигтай зэрэгтэй байдагч. Хуухай амхандаа л чангалаад үсээ босгочихгүй гэж хичээж явж байхад нь нөгөө зодооноос болоод түүнийг л зодчих юм бол алдартай болно гэж бодсон тэнийг юмнууд таарад "Өөш, жонтой ярих юм байна" гэл амар зүртэй хэлдэг ч гэсэн амааны ихтэл үснэ босчихгүй хэцүү байхад нь зодох гээд ярих үед нь санаанд үнийг үснэ босоход сандраал өрөлсөй чинь нөгөө хэд нь "Энэ халуур чинь бидрийг аллаа" гэл өрлөө цутчихдаг. Энэ үлийн явдал нь тэр зодооноос 7 хоногийн дараах тэр зодооны зурхал нь тэр хавийнхаа дүүргүүдээр зогсоогүй. Ойр хавийнхаа бүхий л дүүргүүдээр тарсан. Мэдээж энэ захирлын чихэнд ч гэсэн үрсэн. Хаггүй ахлах сургуулийн 250 хүүхдээ ганцаархан нь очиж зодчихсон. Тэгээд зогсоогүй 200 нэмлэгтэй байгаа. Гэтэл инээдтэй давцлагдсан ярианд нийтгэжсэн захирал зөрчилтэй сурагч нарыг застдаг. Нилийн ширүүхэн гар бараг л хүүхдийн колоны хүмүүжүүлэх шиг дуудсан байдаг. Нөхөр өөрөө ч гэсэн энэ ажилдаа орохоосоо өмнө нилээл танхаагаар байсан. Ангид бүгд л урд урдынхаас илүү төвшөртэй. Дотроо олон юм ургалж удаастай. Учир нь гэх юм бол манай хүн нөгөө өстөөсөө болоод амар зэрэгтэй байгаа шүү дээ. Босгоод байгаа үсээр харахаар 0-оор хооронд нь нөгөө багш чаа Такахисаныг нууцаар харчихсан. Хүмсэггүй, ширүүн төрхтэй. Нилээн л хүчрэг харагдаж байна. Гээл бодож явахт нь Китоног харсан манай хүн ч босч ирээл өглөөний мэд гээл мэдлсэй чаа. "Үшээ ямар сайн хүүхд вэ" гээл. Китоног ч анзаараагүй мань хүн чаа. "Амархан ажил байна өө" гээл яваад өгдөг. Хичээл тарах хүртэл ашиг үснэ босчлгүй. За шууд л гэртээ харийгээ бодож явахт нь нөгөө багш нэг хүүхдээр түүнийг дуудуулсан байдаг. "Амархан ажил байна да" аханы бодчихсон сууж явахт нь үл тэний халуурч орж ирээд дуудсан уу гэхэд мэдээж зөсөөлж байсан хүн биш байсан болохоор нэлээд цочирдоод түүнийг жинхэнэ Китоно болохыг нь ойлгосон ч юу ч дуурахгүй зүгээр шүдээ зугаал яруугаад байгаа нөхрийг хараад "За яах вэ? Би ч гэсэн залуудаа эвгүй гарал ийсэн штэ" гэж шууд зодлоход бэлэн байдлаа авах үед нь нөө хитэн босгоод исэн үснүүдээс нь зарим нэг нь босоход муухай ойрлохоор нь зочсондоо цохиод авдаг. Цогхтон зэрэгтэй яж жахад бүхий л үснүүд нь босоод яг л мангас шиг харагддаг. Яна нөхөн арах юм бол үнэхээр ичмээр харагдах бах та гэл яж жахад нөгөө ойрлох гэдсэн багшийнхаа амийг дарах гэж байгаад урагшлах үед нөгөө тэнийг нь буруугаар ойлгоод цохоор унцдаг. Эдгээр бодол байтал өөрөөс нь ч гэсэн харсан хүмүүсийн хувьд бол шинээр ирсэн багшийг Китоно цонхоор хүчтэй гişн түлхэд унгаачихсан. Нөгөө айхтар цолгон шинтэй багш чаа сүлээ авчаал зовтгийг нь харсан захирал багч найдварын дасарваа хөрхөө. Гурван бүлгүүд урагчаа энэ тентгийн хүмүүсийг Китоногийн нэрийг бариад сүрдүүдэг болчихсон. Нөгөөд нь ч гэсэн их зурхал сонссон болохоор айж байдаг. Гэтэ энэ удаа буруу хүмүүсээр оролдоод эсрэг талд нилээ эвгүүгээр Кожима бацааны би нүдэх байсан. Гээд Куродог нь ухаад үлснийг нь хүмүүсээрээ зодуулах гэж байхад нь нэг хөөрхөн охин гарч ирснэ. Учир зүггүй давлуудыг нь зодчдөг. Нөгөө эвгүй гарчаа би чааг охингээ зүгээр өнгөрнө гэж санаа юу. Гээл дутах гээд байхад нь ямар ч асуудалгүй болгоо авчдаг. Муу хүмүүсийг зүгээр өнгөрөөдгүй энэ шудраг охинд Куродо анхны харцаар дурлсан. Кордороор найзтайгаа хамт Китоног зүгээр л нэг худлаа тулааны урлаг мэдэхгүй гэж сүрсгэндээ гаруудтай адилхан нөхөрдөө гэж ярьж байхад нь Китоно явж таарч жирийн л үшгээ хажуугаар нь явахдаа тэр үнэхээр туранхай. Би зүгээр л үсэх юм бол аваа шидчих юм байна. Гэл бодож байхад нь гинт шулуун цохолт төсөөлөөгүй байхад нь сүүдэршгэл хийдэг. Рякогийн бодолд бол Китоно руу зохих гэж байсан өнцгүүдийг бодож байсныг мэдээд ийм үйлдэл хийчлээ. Ямар аимшигтай инстинкт вэ? Тэр хэрвээ гараа зогсоогүйсэн бол надад ямар ч боломж олдохгүй байх байлаа гэж бодож байхад яг үнэндээ манай хүн нүрнийх нь урд нисэж байсан зүгийг барьж аваад цонхоор нисгэдэг. Өдрийн болсон зүйл Рякод нэлээд хүн дээр туссан бололтой. Бэлтгэлээ ширүүхэн хийж, автагаа хийх бэлтгэлээ уламж ширүүхэн хийн, Китоно жинхэнэ сүргчээ харуулхтаа бэлдэж эхэлдэг. За энэ хүрээд энэ удаагийнхаа бичлэгийг өндөрлж байна. Хэрвээ надаас төрүүлээд уншихыг хүсэх юм бол тайлбар хэсэгтээ байгаа цаан зураг гэх линкэн дээр дараад унших боломжтой шүү за. Хэрвээ бүртгэлээ хэлэж амжаагүй байх юм бол миний Pintadice гэсэн промо кодыг ашиглах юм бол 10% хөнгөлөгдөнө.